За hi cherries. За өнөөдөр Оддын News 2 дахь дугаараа хүрэх гэж байна. За энэний өмнөх бичлэг маш олон хүмүүс таалагдаж гой комментод үлдээсэн учраас өнөө тэндээс урам зориг аваад дараагийн бичлэгээ хурдан хүрэх гээд ингээд сууж байна. Өнөөдөр маш сонирхолтой гой сэдвүүдээр бичлэг хүрэх гээд ингээд судалгаа хийсэн байгаа. За тэгээ сая ингээд тог тасраад гэр амар хүдэн тэгээд ийм ноолрон цамц, ноолрон өмд, ноолрон хаймс өмссөн байж байна. За хэрвээ ноолрон компани хамт хамтарч ажиллахад бол бэлэн шүү гэдээ бас дэлгэрүүлээд хэлчихье. За эхний мэдээлэл болохоор Netflix 2026-нд Тантара гэдэг кино гарах гэж байгаагаа аль бие осоор ингээ хүлээн зөвшөөрсөн байна. За тэгээ гол дүрт нь хэн тоглосон бэхээр жүжигчин Гон Ю мөн Сон Хигээ хоёр тоглож байгаа юм байна. Энэ бол надаас айгүй хүлээлт үүсгэж байна. Хоёр гоё жүжигчин бас хамтарч тоглож байгаа нь бас их сонирхолтой санагдчих байна. За хоёр дахь мэдээлэл болохоор дэлхийн эдийн засгийн форум гэж байдаг тийм World Economic Forum гэдэг. За тэрэн дээр дуучин Katy Perry шинэ найз залуу болох Канадын ерөнхий сайд асан Justin Trudeau гэдэг залуутай үргэлжлэх болсон шүү дээ. Үргэлж байгаа та нар мэдж байгаа тийм сөрхөн хэдэн сар болчлоо. Тэгээ энэ хоёр хамтдаа бүр хөтөлцөөд эдийн засгийн форумд хамтдаа хүрэлцэн ирсэн байна. За тэгээ энэ мэдээллийг би өнөөдөр харчаад бас шок. Вау, энэ хоёр чинь бүр ингээ хүлээн зөвшөөрсөн байхгүй юу харилцаагаа. За гурав дахь мэдээлэл болохоор Peggy Go DJ байдаг тий. Би бол Peggy Go дуртай. Ер нь тийм стил, имиж, мэдрэмж нь бол маш гоё тийм кул юмхтэй байхгүй хуцалтан ч гоё. Тэгээ гэрийнх нь тэр дизайн, декор ч гэсэн гоё байдаг тий. Яг үнийг хэлэхэд энэ арын тавилгыг ч гэсэн би Peggy Go-с жоохон санаа авсан гэх юм уу. Ер нь ингээд жоохон тооддоо гоё өнгөөр гэрээ тогтчвол бас гоё юм байна гэдгийг би Peggy Go-с бас inspire авсан байдгийн. Дэлхийгээр нэлээд аялдаа шүү дээ. Тэнд ингээд өөрхөн сеттэй тоглолтоо бол хийж явдаг. За энэ удаа болохоор яг одоо Таиландын Пхукетэд тоглолт хийж байгаа юм байна шүү. Хэрвээ Пхукетэд байгаа хүмүүс байх юм бол тоглолтыг үзээрэй. За дараагийн дөрөв дэх мэдээлэл болохоор энэ бас их гоё тийм nostalgia гэдэг л тийм мэдээлэл байгаа. За High School Musical гэдэг кино байдаг тийм. Энэ кино маань болохоор 2006 оны 1 сарын 20-нд аль бие осор энэ кино анх цацагдж байсан юм байна. Тэгэхээр чин 20 жилийн ойн баяр болцсон байгаа байхгүй юу? Тэгээ 20 жил яа өөрийгөө би амар хөгшнөр мэдрээд байгаа байхгүй юу? 20 жилийн өмнө би тэгээ бас л 10 жилийн хүүхдээсэн. Тэгээд энэ киног тухайд одоо хэдэн ч удаа үзчихсэн юм дээ. Маш тийм сонирхолтой. Хүн болгоны дурсамжинд үлдсэн ийм хөөрхөн кино байдгийн. Hey, how you doing? Listen, there's something I want to talk to you about. And here it is. I know what it's like to carry a load with your friends. I get it. You've got your boys' toy. It's okay. So we're good. Good about what? I was going to talk to you about the final callbacks. За дараагийн мэдээлэл бас аяг хөөрхөн мэдээлэл байгаа. За энэ болохоор Stray Kids хамтлагийн Felix Nisef байдаг шүү дээ. Энэ дурын хүмүүст ингээд тусалдаг. За тэнд болохоор яг 6 сарын дотор хүмүүсээс 4 сая $5 хандвиг босгож чадсан юм байна. Вау, үнэхээр Felix-ээр бол бахархмаар байгаа байхгүй дээ 6 сарын дотор шүү дээ. За тэгээд дараагийн 6 дахь мэдээлэл болохоор Jenny-гийн үерхэлтэй холбоотой мэдээлэл байгаа. Гэхдээ энэ бол батлагдсан зүйл бол биш. Хүмүүсийн зүгээр шуум дам ярианууд гэсэн үг байхгүй. За сая 1 сарын 16-нд Jenny 30 нас хүрсэн. Сая Токиод тоглолтоо хийж байхдаа Blackpink-ийн тоглолтоо хийж байхдаа өөрхөн төсөө өдрийг Токиогийн нэгэн клубт төсөө өдрөө ингээд тэмдэглэсэн юм бэл. Тэр клубын яг цаадлын юм жижигхэн юм дэлгэцэн дээр одоо happy 30 насны төсөө өдрийн мэд хүргэе love Jeremy гэсэн заяа. За түнгүүд хүмүүс юу гэж бодсон бэхээр Jeremy гэдэг нь болохоор өсөтэй нэлээд өмнө хамт зураг даруулж байсан Jeremy гэдэг залуу гэж хүмүүс таамаглаж байгаа. Jeremy Ehrlich гэдэг нэлээд хөрөнгө чинээтэй юм бизнесмен залуу байт юм байна. Энэ залууг Jenny-тэй холбоотой байхгүй юу? За мэдгүй ямар тач нэг ийм rumor гарсан шүү та нараас мэдээд авчих заяа. Гэхдээ баттай мэдээлэл бол биш. За дараагийн 7 дахь мэдээлэл нь болохоор жоохон сэтгэл хэмзэглэмээр би энийг хэдэн хоногийн өмнө харсан л та тэгээ ёо ямар хэцүү юм бэ гэдээ бүр амар өрөвдсөн. Энэ хайпын хамтлагийн хийсэн юм биш үү? Хамгийн ахмад гişүү. Нэг бичлэгэн дээр ингээд дан бүр маш их ядарсан ер нь царай нь ямар идэглээ бүр тэр харцнаас нь л амар өрөвдмөр санагц. Харцыг хараад яа ямар хэцүү юм бэ те. За дараагийн мэдээлэл болохоор Teddy Park гэж та нар мэднэ тий. Одоо энэ All the Project, одоо Meow хамтлаг одоо продюсерсэн хүн тийм үү. За өмнөөс гадна The Black Label-ийн захирал 21, Big Bang, Blackpink-ийн хит дуунууд дээр дандаа Teddy Park арт талд нь ажиллаж идэг ийм аяаслаг залуу байдаг. Тэгээ энэ залуу маань болохоор өмнө нь 1998 онд YG Entertainment-ийн харьяа дөрвөн гишүүнтэй One TYM гэдэг ийм хамтлагт дебютээ хийж исэн юм. Хаавс 98 онд ч тий. Намайг 5 нас тахт.
Тэгээд энэ хамтлагийн ахлагч нь юм байна. Тэгээд main rapper юм байл. Тэгээд би яагаад энэ Teddy Park-ийг өнөөдөр ингээд бас онцолж байгаа вэ гэхээр хамгийн гайхалтай заяа. Одоо жинхэнэ хит болж байгаа. Oscar-т нэр дэвсэн Golden гэдэг дуу шүү дээ. Одоо K-pop Demon Hunters юм. За тэр чинь AJ гэдэг эмэгтэй зохиосныг та нар мэдж байгаа. Бас гол дуугийн дуулсан тийм үү. За Golden, за How It's Done гэдэг хоёр дууг Teddy Park composed дуу зохиогт нарын багт нь бас ажилласан юм байна. Вау, тэгээ би энэ мэдээлэл гарч байна. Teddy Park одоо ямар авьяаслаг бүр төрөлхийн энэ залуу аахгүй. Тэгээ аргууд бас 1998-нд өөрөө бас хамтлагт байсан. Бүр тулцсан бас мэдрэмжтэй хүн бааш урлагийн тоонд нь бас чанагдсан учраас ер нь нэг юм төрөлхийн авьяастай залуу юм да тийм ээ гэж би бас бодчихлаа. Welcome to my studio. 요즘에 21의 최근 작업한 곡이 이제 21의 Fire라는 곡. 딜레이 좀 있는데요. 하고 들려오는 거예요 진짜. 노래가 신디사이저로 들리고 뿡뿡뿡뿡뿡뿡뿡 이런 킥 소리가 생각이 났죠. 그래서 이거다 이렇게 치다가 뭐 킥 드럼은 이거는 이 머신으로 모든 리듬이나 За ингээд дараагийн 9 дахь мэдээлэл. Хэдүүлээ ингээд шуурхаа гис яриа авчи те. Би энийг бол нэлээд өмнө нь баг сарын өмнө харж ирсэн мэдээлэл байхгүй. Тэгээ өнөөдөр бас оруулахар шийдлээ. За энэ болохоор Stray Kids хамтлагийн Hyunjin гэдэг Versace Prince гэж ярьдаг те. Ханху гэж ярьдаг. Тоглолтын дараа олуулаад тэр чинь юун дээр илээ? Mel Music Awards-ын дараа билүү Hyunjin $55,000 карьерийн нэг эмгээ алга болгочихжээ. Тэгээ бүр хөөх юм ингээд Hyunjin бүр ингээд бодлогчсон. Яах вэ гэж газар доороос ингээд юм хайгаал гоохгүй. Тэгээ ээжсэн чинь хамтлагийн бүгд тайсан. Карьерийн $55,000 гэж одоо хэдэн дэрэн гэсэн үг юм. За би одоо шууд бодчих л та. Дэгээ үрчин 3560 Oh my god 195 сая. Тэгээ бүр ингэ хайж байгаа юм хамгийн хөөрхөн заяа. Felix хамгийн түрүү дээр эмгийг олоод гэд баярлаа. Тэгээд Stray Kids хамтлагийн бүгдээрээ маш их баярлсан. Хамгийн сүүлийн мэдээ. Blackpink хамтлагийн Rose Солонгосын Seoul хотод өөрийнхөө одоо Rose pop-up store нээлтэн дээр очисон. Гадаа нь маш олон хүмүүс ирсэн байсан. Гол дүр нь түүний одоо хайртай нохоо болох Hank байсан. Hank ингээд тэрсэн ирсэн. Тэрийг харсан хүмүүс бүр маш их хайр нүрсэн. За TikTok болон Instagram Reel дээр одоо энэ бичлэгүүд бол маш их явж байгаа. Тэгээд Instagram дээр та нар боддоо 4.5 сая дагагчтай Instagram дээр. Тэгээ би нэг зургийг харсан чинь Hank-ийн нэг юм зурган дээр нэг хүзүүч идэв штэ нохооны тэрний юм зүрхэн дотор хиний зураг байсан гэж Rose-гийн юм хүд идэт цамцтай ингэ зураг байсан. Тэгээ юм хөөх мууцтэй. За бака манайхаа ингээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай бай.